тэр үед би дахиад үнэхээр би яг юу хийгээд байгаа юм бэ? Би хэлээ сураад байгаа юм уу? Би хятад руу явж сурах хүн муу юм уу те? Хэл сурж байгаа хүн муу юм уу гэж өөртөө бодож ирсэн. За сайн байцгаана уу Батмагна байна. Шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр би та бүхэндээ хятад хэл хэрхэн сурах вэ гэсэн 13 зөвлөмжийг болохоор өөрөө боловсруулад та бүхэндээ илтгэхэд бэлэн болцсон сууж байна. За би таад мэдхгүй бол би яг одоо Тэнжинийг сурвалж 100% тэтгэлэгтэйгээр суралцж байгаа үедэн 2025 оны 1 сард болохоор эцэстний 5218 оноотойгоор амжилттай тэнцээд тэгээд орохыг хүсэж байсан мөрөөдлийн сургуульд болохоор тэтгэлэгтээ орж чадсан үедэн байна. За тэгээд яг одоо ингээд амар амжилттай яг орохыг хүсэж байгаа, хийхийг хүсэж байгаа зүйлийг хийж байгаа хүн шиг харагдчихж болно. Гэхдээ яг энэ хятад хэл сурах процесс маань маш их саад бэрхшээл даваануудтайсан. За өнөөдрийн бичлэгээр би та бүхэндээ зүгээр 13 зөвлөмж ойлгох хүчгүй. Харин энэ бичлэгийн яг онцлог нь юу юм бэ гэхээр би та бүхэндээ хятад хэл сурсан түүхийнхээ талаар хуваалцав. Түүхийнхээ талаар хуваалцаад яг цагийн дараалтайгаар хуваалцсан. Тэгээд яг энэ мөч бүрт би яг ямар алдаа гаргасан, ямар саад бэрхшээлтэй тулгарсан, би хэл сурахад миний яг ямар арга барил буруу байсан, та ямар арга барилтайгаар суралцвал зүгээрээ гэсэн байдлаар энэ бичлэгээ болохоор хүргэж байгаа. Ерөнхийдөө бол би өөрийнхөө алдааг болохоор та хэдийг битгий тавтаасаа гэсэн байдлаар мөн та хэдийг хятад хэл сурах хүсэл эрмэлзэл болон өөрийнхөө зорилгодоо хүрэхэд илүү хялбар болгохын тулд энэхүү бичлэгийг хийж байгаа. За тэгээд хэдүүлээ бичлэгтээ орцгоё. За миний хятад хэл сурсан түүх яаж ихсэн бэ гэхээр ерөнхийдөө 10 жил 9 дугаар ангид манайх Гамбиж хөтөлбөртэй сурвал байсан болохоор сонгон хичээл орж эхэлсэн. За сонгон хичээл дээр болохоор ерөнхийдөө манай багш нар бид хэдийг 4 хичээл сонгочвол зүгээр гэж хэлээд за би 9 дугаар ангид болохоор тэр үед яг эмч болохыг гэж боддог байсан. Тийм болохоор ерөнхийдөө хим биолог тэгээ өөрхөн сонирхлоор бизнес гэх 3 хичээл сонгоцсон. За тэгээд дөрөвдөг хичээл дээр юу сонгосон бэ гэхээр хятад хэл сонгосон. За яагаад би хятад хэл сонгосон бэ гэхээр манай аав намайг хятад хэл сонгочих гээд аавын хүсэлтээр би ерөөхдөө дөрөвдөг хичээлийг хятад хэл сонгоцсон. Өөрөө сурах сонирхолтой байсан, зориггүй байсан. Ерөөхдөө сонгоцсон. За тэгээд зориггүй хүсэлгүй хүн ороод хичээлээ яаж хийсэн бэ гэхээр дүн авах зорилготойгоор л хийсэн. Би ороод багш намайг нэг 4-5 мөр бичтэй одоо ханзаа ингээд бич даалгавар малгар өгөөд би зүгээр л ханзаа ерөөсөө юу ч бодохгүй зүгээр багшд үзүүлэхдээ гэрийн даалгавар үзүүлэх зорилготойгоор ингээд юу ч бодохгүй ингээд бичээл хийсэн. Тэгээл даалгавар өнгөттэй ингээд Google Translate дээр ашиглаад тий ангийнхнаас хуулаад ерөнхийдөө тэгээ хийдэг гэсэн. Ерөнхийдөө дүн авах зорилготойгоор л ерөнхийдөө хятад хэл хийдэг байсан. Яг тэрнээс болоод юу болсон бэ гэхээр хавар болсон миний одоо нөгөө юунууд өгнүүд амар бөөгнөрөөд би бүр хичээлийн хачаалыг дааж чадхаа болоод миний дахлаа муудсан. Дахлаа муудтаад юу болсон юм бэ гэхээр би өвдсөн. За энэ дээр манай одоо ангийнхан үдж байгаа мэдж байгаах би 9 дугаар ингээ хавар эхлээд миний хамран дээр хатаг гараад дараа нь ингээд эдгэрснийхаа одоо 7 өдрийн дараа нь болохоор нүдэн дээр өвдөг гараад тэгээд ханиад хүрээд тэгээ ерөөхдөө бүр ингээд шал дээрээ буугаад ээж аав хоёр намайг эмнэлэгт аваачиж үзүүлээд тэгээ би яг тэр үед ингээд тэгээ ингээд өвдсөн сууж байхдаа ээж уйлаад ингээд бүр сад тавиад бүр уйлаа. Тэгээ ээж аав руу хараад би энэ хичээлийг үнэхээр сурч чадахгүй байна. Энэ хичээлийг асуулъя гэд гуйжсэн. Тэгсэн ээж аав хоёр яасан мэхээр манай ээж болохоор миний хүү одоо энэ хичээл ахаас уусаа энэ хятад хэлхийн тамаатай хамгийн гол нь эрүүл мэнд гээл тий ээж угаасаа яадгийг хэдэд бүгдээрээ мэдж байгаа ээжүүд тий тэгсэн аавраа харсан аав яасан мэхээр аав ямар ч үг дуурайгүй юу ч дуурайгүй ингээл чимээг л байгаа. Тэгээ би угаасаа аавыг юу гэж хэлэх гээд байгааг ойлгосон. Аав бол намайг хятад хэлийг үнэхээр асуулахыг хүсээгүй. Тийм болохоор би аавынхаа хүсэлтээр өөрөөдөө өргөжлүүлээ дахиад нэг жил ч одоо чадхаараа гүрийчээ гэж бодоод үргэлжлүүлж сурахаар болсон. Тэгээ аавын маань энэ ачаар ерөөхдөө би хэлээ сурч чадсан гэж боддог. Түүнээс би үнэхээр асуулах байсан бол асуулж чадах байсан. За тэгтээ яг 9 дугаар ангийн маань анги маань болохоор ерөөхдөө ингэж босч байгаа. За тэгээд би та бүхнээс одоо 9 дугаар ангид тохиолдсон түүхээсээ хятад хэл хэрхэн сурах вэ гэдэг дээр ерөөхдөө 3 зөвлөмж бэлдсэн. За энэ 3 зөвлөмж нь юу юм гэхээр эхний зөвлөмж болохоор хэрвээ та хэл сурах чавал зорилготой байх хэрэгтэй. Яагаад энэ хэлийг сурч байгаа? Би одоо хятад хэл сурж байгаа бол би энэ хэлийг яагаад сурах ёстой юм? Ирээдүйд би нэг яаж ашиглах юм? Ер нь би яагаад хятад хэл сурж байгаа гэдэг одоо ингээд зорилгоо тодорхойлох ёстой. Зорилгогүй бол та хэл сурах магадлал ер нь бол байхгүй. Тийм болохоор заавал зорилгоо тодорхойлж иж та хэлээ сурах ёстой. Энэ бол хэл сурах одоо зөвлөмжүүдээс хамгийн чухал зөвлөмж зорилгоо тодорхойлох.
За хоёр дахь зөвлөмж дээр юу өгөх юм бэ гэхээр ханзаа зүгээр л ингээд хамаагүй те ингээл нэг мөр, хоёр мөр, гурван мөр те ингээ нэг нүур бичээд байж болохгүй. Ханзаа яаж цэжлэх хэвтэй гэхээр үргэлж эргэн сандаг байдлаар цэжилж явах хэвтэй. Яагаад гэвэл та зүгээр нэг нүур биччихэд өөрийгөө сурчлаа гэдэг одоо ингээ сэтгэлээ тайвшруулад байж болохгүй. Тэр бол тэгж сурвал хизээж та үг цэжлэхгүй. Та яах ёстой юм гэхээр эхлээ нэг мөр бичсэн бол одоо ингээд орхиод дараагийн үгнүүдэд бичиж явчих, нэг мөр бичиж явчих. Тэгвэл дараа нь та одоо 10 минутын дараа ч юм уу те хурж ирээд нөгөө үгөө эргэн сэргээх байдлаар ингээд өөрөөсөө ингээд шалгалт маягийн юм аваад ингээд бичнэ гэсэн үг. Бичээд дахиж бичээд дууссан бол одоо үгнүүдэд бичиж явчих. Дараа нь ингээд цагийн дараа хурж ирээд дахин эргэн санах байдлаар ингээд үгнүүдэд дарж агаад бичнэ гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө ингэж урт хугацааны ойсон хэмжээнд оруулах байдлаар ингэж эргэнж үгэн дээрээ ирэх байдлаар үгээ цэжлэх бол хамгийн зөв арга. Тэгэхгүй бол ингээд нэг нүур биччихлээ гэд ерөөсөө үгээ хайж болохгүй гэдэг зөвлөмж байгаа. За гурав дахь зөвлөмж нь юу юм бэ гэхээр та бүхэн маань ханзаа бичиж явахдаа одоо бас зүгээр бичихгүй тэрний оронд бас ингээд гоё бичиж явахдаа ингээд чангаар дуудаад хэлээд байвал бас таны нэг сонсголчийн нөлөөлөл нь хоёр таны аманд орно. Тийм болохоор нэг ханзаа цээжилж байгаа сонсголоо сайжруулж байгаа ярианаач бас сайжруулах боломжтой болохоор ханзаа бичиж явахдаа сайхан чангаар дуудаад хөвчүүл ерөнхийдөө зүгээр байдаг. За энэ хүү гурван зөвлөмжөөр 9 дугаар ангийнхаа түүхээ ерөнхийдөө тусгаж байгаа. За одоо хэдүүлээ 10 дугаар ангийн түүх дээр орцгоё. За 10 дугаар ангид юу болсон юм бэ гэхээр за манай хятад хэлний багш солигдож ерөнхийдөө 10 дугаар ангийн маань хятад хэл сурах журны маань хэлсэн. За хятад хэлний багш маань ерөнхийдөө хуучин багш маань те ажилласаа солиод гарсан. Тэгээ манайх дээр бол шинэ багш орж ирсэн. Тэгсэн манай шинэ багш нь үнэхээр гайхсан бид хэдийг нэг жил сурчаад те ялангуяа бас зуны дараа бас бид хэд мөн нэлийн өгнөдөө мартсан орж ирж исэн. Тэгээд бид хэд гэхгүй яг хаа сайн үед хүүхдүүд бас сурагч нар бас байсан. Намайг гайхчихсан. Тэгээд яасан бэ гэхээр нэг жил үдцсэн оюутнууд ч сурагч нар ч одоо ингээд тодорхой хэмжээнд хятад хэлний ингээд суурьтай төвчөнтэй болсон байгаа. Одоо мэдлэгтэй болсон байгаа. Гэтэл ингээд дахиад үргэлжлүүлээ одоо ингээд дунд шатны ингээд хичээл үзээд явах гингүүд би болохоор ингээд өөрийнхөө анхан шатны өмнөдөө санахгүй симпл өмнөдөө мэдэхгүй байгаа таахгүй. Бараг би нийнхээ аваас цаашгүй байсан. Тэгээ багш болох би тэгсэн ингээд миний өгнүүд ингээд дунд шатны өгнүүд ингээд аваараа тэгсэн чинь би бүрийг хийх бүр ямар ч сонирхолтой болчихсон. Тэгэхэд манай хятад шинээр орж ирсэн хятад хэлний багш надад юу гэжсэн юм бэ гэхээр өдөртөө нэг цаг л зарцуулчих. 7 хоног болгон өдөр болгон хамгийн гол нь хийх гэхдээ нэг цаг өдөр болгон зарцуулчих. Гэхдээ хамгийн гол нь тэр одоо нэг цаг зарцуулахдаа хамгийн гол зүйл нь болохоор өдөр болгон хийхдээ л байдаг юм шиг гэж багш надад хэлчихсэн. Яг тэр үгүй болохоор би тэр үед болохоор за окей гээл ерөөдөө нэг хайхрахгүй ингээд өнгөрөөцөн. Тэнгүүт одоо бодонгууд багш надад үнэхээр үнэтэй зөвлөгөө өгчээсэн. Энэ бол багшийн хамгийн өгчээсэн миний хамгийн том зөвлөмж гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл би одоо жишээлбэл тэнцэнэ их сурвалж ирчээж гэсэндээ нэг цаг гэдэг дүрмээ баримтлахыг хичээдэг. Юм хийж байгаа бол тэрэндээ заавал нэг цаг зарцуулах те. Одоо энэ хичээл дээр нэг цаг зарцуулах. За би хятад хэл дээр нэг цаг зарцуулах. За би жим дээр нэг цаг зарцуулах те. Яг тийм байдлаар ерөнхийдөө явж байгаа. Би үнэхээр багшийн тэгж хийсэнд бол үнэхээр баярлаж одоо хүртэл явдаг. За тэр яг хөө тэгээ үргэлжлүүлээд за тэгээд үргэлжлүүлээ юу болсон бэ гэхээр манайх хамгийн гайхалтай нь дахиад хятадаас бүр хятад иргэншилтэй багш оруулж ирсэн. За тэгээд ерөнхийдөө 10 дугаар ангийн одоо онцлог нь юу байсан бэ гэхээр манайх Cambridge-ийн одоо IGCSE хятад хэлний Mandarin Chinese-ийн бодлогоор шалгалт болохоор хавар өгөх шаардлагатайсан. За яг тэр нөгөө хөтөлбөрөөр нь болохоор манай хавар заавал өгөхтэй байсан. Тэгээд бид хэд шалгалттай байсан болохоор ерөнхийдөө шалгалттай ачаал гэдэг юм ороод ирсэн. Тэгээ ерөнхийдөө бид хэд бэлдэж байгаа те одоо яг хятад иргэншилтэй багш болон манайх бүр 2 багш болсон. Тэгэл сайн бэлдэж байгаа л хавар болсон шалгалтын өмнөх яг 1 сард бас нэг инээдтэй юм болчихсон. Тэр нь юу болсон юм бэ гэхээр манай хагас өдөр хичээл ороод тэгээ ингээ манай Монгол яг нөгөө багш бол байгаагүй яг нөгөө хятад багш хятад иргэншилтэй багш маань байсан. Тэгээ хагас өдрийг зааж хахад би багшд очиж одоо ингээд асуугдчаад суграад тэлтрээд буцаад сандал ширээндээ суугчаад би ширээгээ бүр цохоод тэгээд ерөнхийдөө нэг юм болж ирсэн цохоод суугаад тэгээ багш намайг ингээл хятадаар ингээл загнаал хийсэн чи ингэж болохгүй гээл би бол юу ч ойлгоогүй тэр одоо бодонгод амар инээдтэй нөгөө манай хүн чинь нөгөө хятад хэлээ сайн сурч чадаагүй оюутан байгаа өөдөөс нь манай нөгөө хятад багш ингээ хятадаар ингээд намайг загнаад байдаг тэр зэрэг манай багш л хэрэгтэй л юм хэлсэн баг тэр бол баталгаатай л багтаа нэг тийм шиг юм болж ирсэн тэгээд яг хоо тэрнээс болоод би ерөөдөө
яг хөө дараа нь мэдээж багсаасаа уучлахгүй газ тэгээд хаврын шалгалтанд ороод хамгийн гахалтай нь шалгалтаа дайж өгсөн. Маш дайж өгсөн. За яг энэ хардуур ингээд болсон одоо түүхээс хэдүүлээ яг ямар зөвлөмж авах юм бэ гэхээр нийтдээ би эндээс 2 зөвлөмж гаргасан. За эхний зөвлөмж нь болохоор хичээлдээ тий одоо ингэж алдах ханзаа буруу бичихтэй үгээ мэдэхгүй байх. Энэ бол зүгээр л хэвийн үзэгдэл. Алдах бол хэвийн үзэгдэл. Энэ бол зүгээр сурах процесс. Та ингэж сурлаа одоо ингэж өөрийгөө сурчлаа гэж одоо дараа нь энийг мэдэхгүй чадахгүй байвал битгий ингэж одоо ингэж шантраад уурал. Энэ бол зүгээр сурах процесс. Энийгээ зүгээр ингэж embrace хийгээд үргэлжлүүлээл яваад байна. За дараагийн миний өгөх юу бол зөвлөгөө бол өдөр болгон хятад хэлээ хээ. Өдөр болгон 1 цаг тий 2 цаг 30 минут хамаагүй. Хамгийн гол нь өдөр болгон ихстэй. Та ингээд хамгийн гол нь хилээ enjoy-дох хэрэгтэй. Хилээ удаан хугацаанд сурах чавал хилээ enjoy-ддаг байх хэрэгтэй. Хятад хэл сурах чахад хятад хилээ enjoy-дохгүй бол та бугаал өгнө. Тэгэхээр та enjoy-дохын тулд та нэг өдөрт ингэж маш ихээр ингэж овоорлох биш. Өдөр болгон багаар хамгийн гол нь өдөр болгон хийхэд болохоор оршдог хятад хэл сургаад болохоор. Тийм болохоор хятад хэл сурж байвал өдөр болгон тодорхой хэмжээнд хятад хэлээ давтаарай гэсэн зөвлөгөөг та бүхэнд өргөмөр. Тэрнээс гадна за би та бүхэндээ 3 зөвлөгөө өгвөл зүгээр гэж бодлоо. Сая яагаад гэвэл 3 дахь зөвлөгөө нь болохоор хичээл дээр оролц. Хичээлээ аль болохыг одоо ингээд чадахгүй гээд одоо ингээд хүүхдүүд ингээд суучдаг те ингээд хийчээд ингээд багшид одоо үзүүлэхээс нэрлэгдэг буруу байвал яана гэсэн бодол гарч ирдэг. Өөртөө ерөнхийдөө бүр итгэхээ бэлдсэн ч байж болно алдсаар агаад те ингээд үгээ зээжилж чадахгүй марцснаас болоод хамаагүй аль болох хятад хэлээ үзүүл багштай итгэвхтэй бай. Тэгжээс та хэлчин сайжирна. Гэсэн 3 зөвлөгөө өгмөр байна. За тэгээд дараагийн 11-р ангид юу болсны талаар та бүхэндээ түүхээ олцсон. За тэгээд 11-р ангид юу болсон юм бэ гэхээр за би 11 12-р анги болохоор ерөөхдөө хамтд нь ярьчих гэж бодсон. За яг юу болсон юм бэ гэхээр энэ би яг энэ үе шатыг карантины үе шат. Карантины мөч гэж ерөөхдөө нэрлэдэг. За юу болсон юм бэ гэхээр 11-р анги за ингээд гоё юугаа IGCSE-ийн шалгалтад авсан орж ирээ те. Тэгсэн карантинлэгдсэн. 1 сард он гараад карантинлэгдсэн. За тэгээд карантинлэгдсэн чинь за таад болохоор намайг одоо ингээл тэ нэг л сөрөггүй тэ шантарсан тэ фейлц юмнуудаа л яриад байдаг. Одоо дахиад фейлдэж байгаа фейлц юмнаа ярих ч энэ гэж бодож магадгүй. Тэ үгүй. Миний хувьд бол энэ бол миний сэргэлтэн үе шатайсан. Юу болсон бэ гэхээр надад хятад хэлтэй анхаарах, симпл үгнүүдэд буцаж эргэн сэргээх цагууд гарч ирсэн. Тэгээ би энэ цагуудаа болохоор 11-р ангид болохоор ашиглаад өөрөө нэг ханз бичигтэй одоо ингээд нэг хүсэлгүй те одоо нэг амар сурах хүсэлгүйс би кинонууд эдгээр подкаст эдгээр ерөөхдөө маш сайн үзээд тэгээ ерөөхдөө сонсголоо сайжруулад хэлийг ерөөхдөө enjoy дэж сурч хэлжсэн. За тэгээ 11-р ангид болохоор дуусчаад 12-р ангид орсон юм. Тэгээ 12-р ангид орсон чинь карантинлэгтгээ болцсон. Карантинлэгтээ болоод хичээл орсон чинь хамгийн ихний хичээл дээр багш за та хэд болохоор одоо төгсөх одоо сурагч нараа тийм болохоор би та бүхнийг эцсгийн 4 5 өгөөд тэгээ төгсөлмөр байна гэсэн санал гаргаад тэгээ бид хэд болохоор сайнууд нь болохоор 5 өгөөд жоохон даруунууд нь болохоор 4 өгсөн. За би бол эцсгийн 4 өгсөн мэдээж тэр үед you know me тэ. За тэгээд бид бүгдээрээ одоо нөгөө шалгалтын одоо нөгөө бүртгүүлэх газар нь очиж бүртгүүлээд тэгээ бүртгүүлчихэд маргааш нь бид жишг шалгалт хийж үзсэн. Тэгсэн би хэд авсан бэ гэхээр хамгийн гахалтай би 300 оноос би 80 он авсан. Тэгэл би бүр тэр үед ёо би яг юу сурсан бэ би үнэхээр тэ карантинлэгччаал тэ бас нэг өөрхөн симпл мөгнүүдээ тэ болж энэ гэж бодсон. Нөө би 300-аас 80 он авсан. Би тэгээ яг тэр үед дахиад гутарсан. Гутраад бэжсэн чинь шалгалтын яаж хад 11 сард болох гээд байдаг. Надад 2 сар үлдчихэд байдаг гэд яах вэ гэж бэжсэн чинь дахиад карантинлэгдсэн. Карантинаас болоод шалгалт дахиад хойшилсан. Шалгалт хойшлоод яг хизээ хүртэл хойшлогдсон мэдгэдэггүй байдалтай ерөөхдөө 1-2 сар явсан. Яг тэр үед болохоор би хятад хэлтэй бүрэн төгс анхаарсан. Би хятад хэлээл зөвхөн хийдэг гэсэн. Яг тэр үеэр карантинлэгдсэн үеэр өглөө бас яж миний нойр солигдсон. Тэгээд ингээд бишүүн ингээд кофе уугаад тэг хятад хэлээ хийдэг болсон. Гэтэ хамгийн гол нь би ерөөсөө бичиж хийдэггүйсэн.
бичих дургүй байсан болохоор би ингээд өгнүүдээ хараад хамгийн гол нь гэхдээ миний яг зөв хийсэн зүйл болохоор өгнүүд дээр эргэн санах байдлаар дэвтрээ дахиж өмнөх үзсэн өгнүүдээ ингэж харах байдлаар сээжилж эхэлсэн. Энэ болохоор надад өгнүүдээ гадарладаг болох өгнүүдээ мэддэг болоход маш эргээр нөлөөсөн. За тэгээд ерөнхийдөө хятад подкаст кинонуудаа үргэлжлүүлж үзээд ерөнхийдөө явж хагаад шалгалт 3 сард болохоор босныг бараг 1 сард мэдсэн баха. Тэгээд 3 сард манай 11 сар шалгалт 3 сар хүртэл хойшилсан шүү дээ. За тэрний ачаар би тэгээд бүр үнэхээр нүдээд багшийн хийгсэн юм хийгээд тэрнийхэн гадуур би өөрөө хуваараа ингээд юмнуудаа ингээд өөрхийн хэмнэлээрээ суралцаа явсан. Тэгсэн шалгалт 3 сард болсон би 300 ононоос би хэд авсан бэ гэхээр би 156 он авсан. Унсан гэхдээ миний хувьд бол маш том дэвшилт байсан. Энийг болохоор яг энэ мөчөд болохоор би үнэхээр хятадд сурч чадах юм байна гэсэн урам зориг авч ирсэн. Хичнээн фейлсэн ч гэсэндээ энэ болохоор надад 80 ононоос 156 болоод 2 дахин өөрийнхөө оноогоо өсгөх тэр үйл явц надад үнэхээр эргээр нөлөөлж чадсан. За тэгээд яг энэ түүхээс яг хэдүүлээ юу сурч авах юм бэ гэхээр би та бүхэндээ 2 зөвлөмж бэлдсэн байгаа. 2 дахь зөвлөмж нь болохоор 2 хэсэгт байгаа. Та бүхэндээ гоё тайлбарлаад өгнө. За эхний зөвлөмж нь болохоор өөрийнхөө хэмнэлээрээ суралц гэдэг зөвлөмж юм байгаа. Мэдээж хэмнэлд бол баригдах нь тодорхой. Хэрвээ та сургалт юм уу одоо хичээл дээр үздэг бол мэдээж тэгнэ. Гэхдээ хэрвээ та хуваар үзэж байвал хэмнэл өөрийнхөө хэмнэлээрээ хий. Сургалт дээр одоо хичээл хятад хэл үздэг байсан ч гэсэндээ өөрийнхөө хэмнэлээр хий. Хамгийн гол нь цагийн менежментээ сайхан зөв зохицуулаад өөрийнхөө хэмнэлээрээ хийгээд суралцах хэрэгтэй. За ингээд дараагийн 2 дахь зөвлөмж болохоор юу юм бэ гэхээр подкаст сонс, кино үз, social media тий одоо Instagram, Facebook гэдэр гээл entertainment юмнууд одоо байгаа шүү дээ. Тэргээ зөв бүгдийг нь одоо хятадчуул гэхдээ нь одоо яана гэж буруу сонсогдож магадгүй. Хамгийн гол нь би тэд яг яад юм гэхээр одоо би ингээд хөвдө бодонгууд багтаа би яаж англи хэл үзсэн бэ гингүүд сурсан бэ гингүүд би юусэн ингээд хичээлийн арга барилаар юусэн англи хэл сурснаа сураагүйгөө юусэн ойлгосон. Би ингээд өдөр болгон зүгээр хичээлээ тарж ирчээд ингээд Cartoon Network тэ Nickelodeon дээр тавьчаал тэрийг үзээл тэ тэр нь яг үндэ надад амар entertainment юусэн хичээл гэсэн байдалтай би юусэн автгүй. Гэтэл би ингээд англи хэл үзэхтэй сонсголоо ингээд сайжруулахад ингээд бүр ингээд маш удаан хугацааг зүгээр entertainment гэж бодсон зүйл маань ингээд бүр амар ингээд удаан хугацаанд би сурах боломжийг манад ингээд үүсгэсэн байхгүй. Тэгэнгүүт миний юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр та одоо Instagram, Facebook гэдэрч дээр ч гэсэн англи хэлээр юмнууд үзээд байгаа. Та одоо хятад аппууд хятад юмнууд үз. Social медиагаа хүртэл хятад юмнууд үз. Тэгэнгүүт та ингээд тэрийг entertainment гэж харж байгаа зүйлүүд чинь бүгдээрээ ингээд таны хэл сурахад ингээд эргээр нөлөөлөх байдлаар явж байгаа. Тийм болохоор та аль болох хятад юмнууд үз гэдэг зөвлөгөө өгмөр байна. За энээсээ ургаад миний 2 дахь зөвлөмж буюу одоо би за 2.2-ыг нэлж 2.2 дахь зөвлөмж юу юм бэ гэхээр subtitle болон subtitle-гүй гэдэг 2 байдлаар үзэж хэрвээ та одоо подкаст юм уу movie үзэж бол мэдээж хэлчин их сайн биш байгаах. Тэнгүүд яах ёстой вэ гэхээр эхлээд та subtitle-тэй үзэж хэлээ ингэж сайжруулах хэрэгтэй. Тэгээ ингээд subtitle-ыг үзээд яваад ангууд миний анзаарснаар болохоор та subtitle харахгүй л ойлгохгүй болчдөг. Тийм ерөнхийдөө subtitle харах гад байдаг тийм үү зуршилтай болчдөг. Тийм болохоор хэрвээ хэлчин тодорхой хэмжээнд сайжраа эцэстээ 4-5 ерөнхийдөө хүрсэн бол та subtitle-тэй үзэж гад дараа нь тэр subtitle хай. Subtitle үз, subtitle-гүй ойлгох гэж үз аль болох. Тэгжээж та одоо угаасаа жихэн амьдрал дээр хүмүүнтэй ярихад таны урд ингээд subtitle гараад ирэхгүй шүү дээ. Тэрэндээ бэлдээд subtitle-гүй тодорхой хэмжээнд төвшөндөө хүрсэн бол subtitle-гүй үзэж эхлэх хэрэгтэй. Тэгжээж хэлчин үнэхээр сайжирдаг баг шүү. За ингээд 11 12 дугаар ингээд би ерөөхдөө ойлгож авсан зөвлөмжүүдээ өглөө. За хэдүүлээ дараагийн одоо оюутан болоод хятад хэл сурахад надад ямар сад бэрхшээлүүд гарсан те танилцъя. За тэгээд 1 2 дахь курст ороод юу болсныхын талаар яриа. За 1 2 дахь курст ороод юу болсон бэ гэхээр би хувьдаа өөртөө зорилго тавьсан 1-р курст ороод ямар зорилго тавьсан бэ гэхээр би хятад руу явж сурна гэсэн зорилго өөртөө тавьсан. Тэгээд би хятад руу явж сурна гэсэн зорилго тавиад би HSC-ийн шалгалтаа аваад хятадын сургуулиуд руу аплайдаад явна гэсэн зорилго тавиад ерөнхийдөө би хятад хэлээ сурахдаа би HSC-ийн шалгалтаар өөрийгөө нүдэж гисэн. Би бараг сар болгон одоо явагддаг HSC-ийн шалгалт болгонд бүртгүүлдэг болсон байсан. Тэр үе шат бол үнэхээр надад бол эерэг юм авчрах нь бол авчирсан. Гэхдээ сэтгэл санааны хувьд бол үнэхээр би амар хэцүү байдалд орж байсан.
За яг би тэгээд 1-р курстэй эцгийн 10 сард өгөөд 300 оноос 207 оноо аваад тэнцэжсэн. За энэ үе шат бол яг энэ мөчөд болохоор би I can do it. Би чадах юм байна, тий? Би өөрөө бэлдээд чи өөрөө хятад хэлээр сурч чадах юм байна гэсэн урам зориг авсан. Тэгээд дараа нь яасан бэ гэхээр би эсхий 5-аас шууд 12 сард 1 сарын дараа нь 12 сарын шалгалтанд бүртгүүлсэн. Like одоо бодохоор би яг юу бодож ирсэн бэ л гэж бодсон тий. Би 4-5-2 ямар ч ялгаагүй дээ гэж бодоод бараг шууд 5-даа бүртгүүлсэн юм шиг байгаа. Тэр үедээ like би 5-даа 12 сард орсон хамгийн гайхалтай би нэх амар бас муу аваагүй. Би 300-150 оноо аваад унтсан. Тэнгүүт нь би яасан бэ гэхээр шууд 2 сарын шалгалтанд бүртгүүлсэн. Яа 2 сарын шалгалтанд орсон би 373 аваад унсан. Like 2 удаа HSK 5-даа унтсан. Тэгээд би apply дах ерөнхийдөө хугацаа маань тий одоо ингэж яатсан. Явцсан. Тэнгүүт нь би за би 2-р курст ороо apply гэж бодоод ерөнхийдөө яасан. Гэтэ тэр үед бол надад дэвшил гарч байгаа л гоё байсан. Түнс шал үнэхээр сэтгэл санаа бол үнэхээр шалаар байсан. Тэр үед бол үнэхээр ярих юм байхгүй. Тэгээ яаж яхад яг моист орсон 1-р курсын ботго байсан нэг хэлэхөө. I got no friends. Got no friends and stuff, you know. Тэгээд I don't know. 1-р курсод үнэхээр яаж яхад математик нэг юм бэ үзчихээс болохоор бүр үнэхээр хэцүү байсан яг тэр мөч. Үнэхээр хэцүү байсан сэтгэл санааны үед бол. За тэгээд 2-р курст орсон. 2-р курст ороо би HSK 5-аа өгөөд 207 оноотойгоор тэнцсэн. Тэгээд 10 сар шалгалтанд тэнцээд баярлаад би яасан. Зуучлалын байгууллагатай холбогдоод тэгээ явъя гээд тэгээ ерөөдөө apply та тэгээ ерөөдөө 2-р курстай дахиад явж чадаа. Би HSK 5-таад бол ерөөдөө хэцүү явчих чадна гэж бодож ирсэн. Тэр нь бол буруутсан HSK шалгалтаар өөрийгөө нүдчихсэн, намайг ядраасан. Тэ яаж ч би бүр баг яг тэр намрын өвлийн яг хүйтэн тэ мөчөд яг ингэж шалгалт өгдөөсөн. Тэр дурсамж бол үнэхээр надад хамгийн хэцүү мөчүүдийн бол нэг байсан. За тэгээд би ерөөдөө эднээсээ би та бүхэнд 2 зөвлөмж өгөө. Ямар зөвлөмж өгөх юм бэ гэхээр би одоо 1-2 курстэй хэл сурахад би ямар алдаа гаргасан юм бэ гэхээр би зүгээр л ханзаа бичихгүй хар суудаг гэсэн. Би үгээ гадарладаг болсон. Ингээл өгнүүдээ хамгийн гол эргэж хардаг. Гэхдээ үгээ зүгээр л гадарладаг болсон юм уншичдаг тий. Гэхдээ яг бичгдэрээ тулангууд би бичиж чаддагболсон. Яагаад тэгж чаддагболсон юм бэ гэхээр 4 4-5 өгөхөд 1-2 курсэд өгөхөд маань онлайн шалгалтаа авсан. Онлайн шалгалтанд бичих шаардлага хамгийн гол нь пинийн мэдчихээр шивчиж болох байсан. Тийм болохоор би ерөөсөө ханзаа бичээгүй. Тэр маань надад одоо маш сөргөөр нөлөөлдөг. Тийм болохоор миний яг 1-2 курсэд авсан одоо яг энэ одоо түүхээс би та бүхэнд ямар зөвлөмж гаргаж байгаа юм гэхээр ханзаа заавал бичих хэрэгтэй. Ханз заавал бичих хэрэгтэй. Заавал бичих хэрэгтэй. Яг л би одоо энэ их сургуульд орчоод ч гэсэн би ханзаа бичих гингүүд амар симпл үгнүүдээ ч бичиж чадахгүй байгаа тоххой хамгийн амар. Тэгэнгүүтээ одоо би 4-р курст ороод миний HSK 5 оногийн хугацаанд дуусаа би дахиж өгөх болсон чи би ханзаа дахиж бичих шаардлагатай болсон. Яг миний яг энэ одоо 4-5 бэлтгэхдээ онлайнаар бэлтжижсэн үе шат маань хэдий надад эргээр нөлөөлж чадсан ч гэсэндээ би ханзаа бичээгээс болоход ирээдүйд маань надад сөргөөр нөлөөлж байгаа байхгүй юу. Тийм болохоор та ханзаа заавал бичих хэрэгтэй. Ханзаа бичих хэрэгтэй. Ханзаа зэжлэх хэрэгтэй. Тэрнийхээ хажуугаар өгнүүдээ гадарладаг болоод явах хэрэгтэй. Тэгвэл та ханз бичгүйгээр зэжлэх гэвэл та таны гаранд бол орж ирэхгүй. Хичнээн мэдж байгаа ч гэсэн хичнээн тархимчин байгаа ч гэсэндээ та цаасан дээр болгож чадахгүй гэсэн. Тийм болохоор заавал ханзаа бичих хэрэгтэй. За дараагийн 2 дахь зөвлөмж минь болохоор юу юм бэ гэхээр HSK-ийн шалгалтанд битгий одоо ингэж над шиг өөрийгөө хүчилж их ороорой гэж хэлмээр байна. Би тэгдэг байсан хүн мэдээж над шиг хүмүүс бол бас зөндөө байгаах гэж бодож байна. Шалгалтаар өөрийгөө хүчилдэг хүмүүс зөнд байгаа. Битгий өөрийгөө тэгж хүчил таны хэл сурах enjoy дэх процессыг чи үнэхээр аална. Үр дүн гарах хүндээ гарч болно. Гэхдээ та зүгээр л дадал зуршилтэй сахилга баттай байвал та шалгалтанд бол тэнцэж чадна. Битгий өөрийгөө шалгалтаар ингэж нүдэрээ гэж би зөвлөмж өгмөр байна. Тэгээд за хэдүүлээ 3-4 курсэд одоо apply-дад явж чадаагүй оюутан юу басны талаар ярьцгаая. Let's go. За тэгээд 3-р курст орж байгаа. За 3-р курсэд юу болсон бэ гэхээр би яагаад би явж чадаагүй ерөнхийдөө одоо
бодонгууд бас дахиад эндээс зөвлөмж ургаж гарч ирнэ. Би яагаад явж чадаагүй юм гэхээр би интервью дээрээ суурсан. Би хэлээ ашиглах талаас нь биш, би ингээд шалгалт өгөх, шалгалтанд тэнцэх талаас нь хятад хэлтэй бэлтцсэн байж тараад тэрнээсээ болоод би интервью дээрээ суугаад тэгээ ерөнхийдөө явж чадаагүй. За тэгээ би 3 дахь курстээ ерөнхийдөө явж чадаагүй ч гэсэндээ шантраагүй. Би энэ бакалавра моёста төгсчөөд би магистраар явъя гэсэн өөртөө зорилго тавиад би ажил хийж эхлэе гэж бодоод би ажил хийж гисэн. За тэгээ би ажлын маань түүх бол эхэлж байгаа. Ажилд ороод би эхлэлд ороод нэг гадаад харилцааны найзд болсон. За тэгээ тэр найз маань болохоор хятад хэл мэддэг байсан. За тэгээ тэр найзтайгаа ерөнхийдөө нийлээд бид хоёр болохоор хамтдаа өөр юм хийгээд ерөнхийдөө эхлэл электроникс болохоор 2 жил ажиллаад ажилласаа гарсан. Ажилласаа гараад бид хоёр яасан бэ гэхээр бид хоёр хятад стартап ажиллаж гисэн. За тэр стартап нь болохоор ерөнхийдөө хятад аргатайсан. За хятад аргатай стартапд орсон энэ явдал маань болохоор надад үнэхээр намайг үнэхээр баярлуулсан. Надад урам өгсөн. Яагаад гэвэл би хятад хэлээ би одоо ашиглах боломжтой болчихлоо гэд хувьдаа маш их баярлж байсан. Тэгээ би хэлээч гэсэндээ одоо дарагтайгаа ярих ч юм уу те яриад үнэхээр сайжирч болох юм байна гэж бодоод ажиллаж эхэлсэн. Тэгсэн чинь юу болсон юм бэ гэхээр би хэл ашиглаагүй. Хамгийн гайхалтай нь би бараг хэл ашиглаагүй. Би дарагтайгаа нэг сүртэй юм ярьдгүй байсан. Би одоо маркетингийн планаа гаргаад ерөнхийдөө манай найз болохоор тэр манай дарагтай дамжуулаа хэлчихсэн. Би ерөөсөө хятад дарагтайгаа ерөөсөө ярихыг оролдохгүй байсан, нэрлэгдэг байсан, хэлний алдаа гаргахаасаа санаа зовдөг байсан, намайг ойлгохгүй болов гэж боддог байсан, их юм боддог гэсэн. Өөр thinking бүр арай л их. Тэгээд тэрнээс болоо би зүгээр хятад нөгөө юугаа ажиллаа хийгээл байдаг гэсэн. Тэгсэн хавар болсон чинь манайх нөгөө механикчтай болох хэрэгтэйс яагаад манайх нөгөө цахилгаан мопед те одоо нөгөө мотоциклээр зардаг бизнес гэсэн. Тийм болохоор механикчтай болох хэрэгтэй болоод манайх механикч аваад тэгээ манай механикч авах болохоор хятад хэл сурсан түүх юм байл би бүр мэдэхгүй. Гэхдээ бол над шиг яг ийм альбан байдлаар те ингэж олон жил сураагүй. Ингүүд ингээд альбан бусаар сураагүй байтал над шиг ингэж олон жил сурцсан хүнээсээ яриад байсан. That messed me up. Юу болсон бэ гэхээр манай дарга надад хэлсэн. Чи одоо энэ ах шигэ байл та. Энэ ах чин тэгээ яриад штэ. Чамаа сайн ярьж штэ гэд надад хэлчихсэн. Тэр үед би дахиад үнэхээр би яг юу хийгээд байгаа юм бэ? Би хэлээ сураад байгаа юм уу? Би хятад руу явж сурах хүн муу юм уу те? Хэл сурж байгаа хүн муу юм уу гэж өөртөө бодож байсан. Тэр өдөр бол надад үнэхээр хүн дээр тусч байсан. Яг л би хэл сурах хэвээр зорилготой байгаад байдаг. Гэтэл би тэрэндээ тууштай байж чадахгүй маань ингэж харагдаж гисэн. За тэгээд хэдүүлээ яг энэ 3 дахь курст басан үйл явц ажлын үе шатанд яг юу сурч авах хэрэгтэй мэхээр эхнийх нь болохоор хэл гэдэг бол дадал та хэлийг ашиглах хэрэгтэй. Хэлийг ашиглахгүй бол та хэлийг сурч чадахгүй. Тэгээ одоо ямар нэгэн хүмүүстэй хятад хэлээ ашиглаж хичээл дээр багш чинь чанга дуудвал чанга дуудаад хэлтэй хэлийг өдөр болгон ингэж ашигладаг байх хэрэгтэй. Та хэлийг одоо ашиглах байдлаас нь сурахгүй шалгалтанд бэлтгэхдээ одоо эцгийдээ тэнцэх байдлаас нь сурвал та хизээч хэлийг сайн сурч чадахгүй. Тийм зөвлөгөө өгмөр байна. За хоёр дахь зөвлөгөө юу юм бэ гэхээр миний 4 дугаар курсэд болсон үйл явдлаас гарч ирнэ. За тэрний юу юм гэхээр хэдүүлээ түүхээ эхлэе. За 4 дугаар курст орсон би нөгөө хятад компаниас ажилласаа гарах шийдсэн. Яг тэгвэл одоо апплайд нь миний одоо нөгөө том зорилго байгаа. Хятад руу явж сурах, хятад руу тэтгэлэгтэй сурах гэдэг зорилгынхон хүрээнд би ерөнхийдөө ажилласаа гарсан. За ажилласаа гарангуудаа би эцгийн 5-ын маань оноо дуусаад би дахиж эцгийн 5 өгөх шаардлагатай болсон. За тэнгуут нь би яасан бэ гэхээр би эсгийнхаа 5-ын шалгалт нь 10 сар бүртгүүлээд өгсөн чинь 178-аар унтсан. Унаад дахиад нөгөө хятад хэл өгдөг нөгөө мод руугаа орцсон гэсэн ерөнхийдөө бол тэгээ би 11 сард нь бүртгүүлээд өгсөн чинь 180-аар тэнцээд дараа нь би 12 сард нь өгөөд дахиад өгөөд орсон чинь 217-аар тэнцэжсэн. За тэгээ хоног хэлнийхээ оноогоо авангуудаа би апплайдсан. Апплайдаад ерөөдөө энэ удаагийн миний давуу тал юу юм гэхээр би энэ удаа шалгалтын дээр тэнцэх биш би хэлээ сайжруулах тал дээр анхаарч бэлтжижсэн. Яриагаа сайн бэлтсэн, тэгээ сонсголоо илүү сайжруулсан, тэгээ үгээ сайн ханзаа бичдэг болсон.
Яг тэр мөчийнхээ ачаар би интервьютэй ороо би интервьюгээ сайн өгсөн. Интервьюгээ сайн өгөөд би 7 сард би тэтгэлэгтээ тэнцсэн гэдэг хариугаа аваад тэгээд гэрлүүгээ алхаж явсан. Ажилласаа гараад би тэр үед бол шинэ ажилд олцсон. Man. Тэр мэдрэмж бол үнэхээр гайхалтайсан. Яг л би ажил дээр би яг шинэ ажилд орсон тий. Шинэ ажилд цагийн ажилд орсон. Тэрийг хийхин хажуугаар би сургуулаа бүртгүүлээ тий. Бүртгүүлээд аплайдаад явсан. Тэгээ би яг ажил дээр хоног тохиолдлууд их гарч ирсэн. Тэрнээсээ болоод ажил болон хичээлдээ би дипломоо бичижсэн. Тэрний хажуугаар би сургууль руу аплай хийжсэн. Тэгээ би яг тэр үед тэнцэн гэдэг хариугаа сонсоод би яг тэр үед ажиллаа яг тараад гэрлүүг алхах тэр мөч үнэхээр гайхалтайсан. Тэр үед бол нөлөөсөйлгөнжсэн. Би тэнцэн гэдэг хариугаа авчаа би хэн рүү ч залгаагүй. Энд ч хэлээгүй. It was amazing, man. It was good. Тэгээд ерөнхийдөө яг энэ мөчөөс яг эндээс би та бүхэндээ ямар зөвлөмж бэлдсэн бэ гэхээр миний хоёр дахь зөвлөмж гарч ирж байгаа. Хоёр дахь зөвлөмж юу юм бэ гэхээр хэлэндээ битгий хийцээж хана гэдэг зөвлөмж өгж байгаа. Яагаад гэвэл одоо би ингээд тэтгэлгээ авцсан тий. Эцгийн 5 оноогоо авцсан. Тэнгүүт би ингээд хүн хэл сурч байвал хэлэндээ хийцээж ханж болохгүй. Яг л би хувьдаа жишээлбэл англи хэл дээр надад ажиллагдсан байт. Би хэл дээр маш сайн байсан. Тэгсэн би хэлэндээ ханаад хэлээ хийхгүй байсаар хагаад манай ангийнхан надаас сүултээ бүгдээрээ сайн болоод болсон. Тийм болохоор та хэлэндээ хийцээж ханж болохгүй. Та хэлээ өдөр болгон л хийж байх хэрэгтэй. Өдөр болгон сайжруулж байх хэрэгтэй. Шинэ юм сурах юм үргэлж гарна. Тэгээд би HSK 5-тай хэлэндээ хандсан. Тэгээд одоо яг энэ инженерийн сургуульд ирсэн чинь миний хэл үнэхээр муу байгааг би анзаарсан. Тийм болохоор та юу болсон ч ямар төвшөнд хүрсэн ч та HSK 6, 7, 8, 9 алинд нь хүрсэн ч хизээж бид хэлэндээ ханаарай гэж зөвлөмж өгмөр байна. За дараагийн миний 3 дахь зөвлөмж юу юм бэ гэхээр та өдөр болгон simple үгнүүдэд эргэн сандаг байх хэрэгтэй шүү. Та HSK 5-тай хүн байж болно, 4-тэй хүн байж болно, 6-тай хүн байж болно. Гэхдээ хэл гэдэг бол хэрэглээ. Та хэлээ ашиглахгүй бол та simple үгнүүдэд мартчихдаг. Тэр зүйл бол надад яг энд ирээд маш их ажиглагдчихж байгаа. Би маш амархан үгнүүд одоо жишээлбэл ном мэднэрэн ч сайн шин тий одоо арай хүнддүү тий одоо заримдаа бүр ингээд цамц гэдэг үгээ ч мартчихдаг. Тэгэхээр та ямар төвшөнд байгаагаас үл хамааран та үргэлж simple үгнүүдэд сандаг, эргэн сандаг байх хэрэгтэй шүү гэдэг зөвлөмжийг өгмөр. За тэгээд энд ирээд би яг бас одоо сая бас зөвлөмжүүд хүргэлээ. Энд ирээд бас дахиад зөвлөмж өгье. За энэ зөвлөмж нь юу юм бэ гэхээр та хөгөө сайн мэддэг тий хөгөө сайн анханаас нь сайн сурч яваарэ. Эгөө. Яагаад гэвэл за одоо ингээд хөгөө зээжлэхгүй тий одоо ингээд хичээл дээр ингээд пинений хэлээл ингээд яваад байж болно. Багш нар юу нь бол нэг сүртэй бас хараад байдгүй. Багш нар ойлгоо тий текстбук гэж хараад тий чиний үгс бэлтгэсэн юмнуудыг харж байгаа тий ойлгоод явдаг байж болно. Гэхдээ та яг хятад хүнтэй ярих болгонгод та хөгөө буруу хэлэнгүүт хятад хүмүүс тэнийг ойлгодог. Ерөөсөө ойлгодог. Би энд ирээд маш simple үгнүүд хэлэнгүүч миний одоо багш нар ойлгохгүй байх тохиолдлууд гарч байгаа. Тэгээд өөр юу гарч байгаа гэхээр би одоо хятад найзтай болсон. Би хятад найзтай одоо хамгийн сүүлд би зөйжин хавмаа гэд үгийг хэлсэн. Чи урд ямш байна да те? Хэр байна да гэд асуусан чинь надаас хаа гэжсэн. Энэ simple үгийг миний амнаас гарахнаа ойлгохгүй байхгүй юм. Тийм болохоор та хөгөө анханасаа сайн цээжлээд, сайн тогтоогоод яриагаа сайн цээжлээд яваарай. Одоо бол маш их давж гарах юмнууд гарч ирж байгаа. Би энэ бичлэгийг яг одоо шөнийн 4 цагт хийж байна. Өөрийн 4 цагт. Та бүхэндээ аль шатгаараа туслахыг хүсэж байгаа. Тийм болохоор ерөөхдөө нойр жоох алдагдсан байгаа хичээл гээд яаж захтэй жоохон нэг тийм шиг байдал явж байна. Гэтэ хэл сурахад шантрах юмнууд их гарч ирсэн. Одоо ч гэсэндээ ер нь бол бас юмнууд болж байна. Гэтэ just keep going, you know. Хэдүүлээ бүгдээрээ чадна. Гэдэг зүйлийг хэлмээр байна. За тэгээ хэдүүлээ outro-нд орцгоё.
За тэгээд ерөнхийдөө бичлэгээд өгнөж хэлвэл юу юм бэ гэхээр миний хэлс сурсан аялал бол амжилтын талаар ерөнхийдөө байгаагүй. Энэ бол миний алдаанаас суралцсан аялал байсан. Унж босох зүйлүүд их байсан. Хамгийн гол нь хэл гэдэг бол төгс байхтай байдгүй, тууштай байхтай байдаг. Хятад хэл сурах ялангуяа бусад хэлүүд ч гэсэн ялангуяа ямар ч ялгаагүй тийм байгаа. Хятад хэл сурж байгаа үйл төгс зөвлөлтөрдөө биш. Хамгийн гол нь ямар нэгэн болвол бууж өгөхгүй, шантрахгүй босоод ирдэг байх гэдэг бол хамгийн чухал хэл сурахад хамгийн чухал зүйл шүү. Тийм болохоор та битгий бууж өгөөрэй. Keep going гэдэг зүйлийг хэлмээр байна. За тэгээд хэдүүлээ болохоор ерөнхийдөө яг саяны keep going те шантрахгүй байгаарай гэдэг зөвлөгөөч сайшаа те үгээр хэдүүлээ бичлэгээ дуусгая. За тэгээд ерөнхийдөө энэ Маман Бат гэдэг YouTube имзлэгээр юу ирэх юм бэ гэхээр та бүхэндээ хятад хэл болон хятадд сурах те хятадтай холбоотой бүхэл entertainment болон informational бичлэгүүд явна. Тийм болохоор та хэрвээ манай одоо channelд сонирхож байвал channel-ыг сонирхож байвал subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.